За нэг тайлбар хийхгүй болохгүй юм байна. За энэ бид бүхний харж байгаа энэ спортын зориулттай, хөлбөмбөгийн зориулттай одоо энэ ногоон хочлог байгаа. Хиймэл зүлэг. За үүнийг одоо их хэмжээгээр одоо энэ авчирч одоо энэ Сүхбаатарын талбайг одоо өвс ногоотой ургацсан юм шиг одоо харагдуулах одоо тийм л одоо байгууламж хийх гээд байгаа юм болов уу гэж би бодож байна. Бодвол одоо юм тэр чигт нь одоо энэ Сүхбаатарын талбайг ногоон зүлгээр одоо хиймэл ногоон зүлгээр одоо хочиж одоо томоохон арга хэмжээ явуулах гэж байгаа юм болов уу гэж бодож байна. Тэгээ одоо энэ чинь одоо маш үнэтэй шүү дээ. Энэ чинь заах зохион бүтээсэн хүн бол Монгол улсын хайрын марс дүүрийн Эрдэнэбат гэж хүн байгаа. Яг нь энэ албан цол тэмдгийн нуугаад байдаг нь одоо Афганистан улстай их холбоотой. Яг л Афганистан гэдэг нь баян хөлөөгөөр дамжиж орж байгаа дотор одоо өөрсдөө байгууламжийг байгуулдаг тийм аюултай холбоочод халуурчд байдаг. Яг ойлгох зүйтэй. Тэгээд цолны хувьд бол тийм байгаа шүү. Тэгээ Эрдэнэбатыг аль болохоор одоо тэгээд зайлуулах гэсэн одоо тийм санаа одоо Монгол улсын ардын харин Батлан ямд байсан. Тэгээ ороод Эрдэнэбатыг одоо Монгол улсын харин марс дүүрийн Эрдэнэбатыг Батлан хамгаалах яамнаас одоо гарсны дараах нь одоо өөрсдөө хийсэн үйл ажиллагаа ихээр одоо дандаа дайн тулааны үйл ажиллагаа хэлийн гадна одоо явагдсан байгаа. Тэр нь дандаа Монголын ардын хармыг одоо устгах тийм одоо аюултай төлөвлөгөө явагдсан гэдгийг ойлгох хэрэгтэй. За гадаад бодлого, армийн гадаад бодлого бол нэг тиймэрхүү байгаа шүү. Тэгээд энэ зөвлөгөөний хувьд бол 97 онд одоо Сүнжин грандын захирал дүүрийн Эрдэнэбат Орлон Трейд компани захирал байхад одоо өөрөө зохион бүтээсэн Microsoft компани ерөнхийлөгч Билл Гейтсийн ач гавьяагаар одоо маш хэмжээний ийм томоохон хиймэл зүйлийг одоо хийсэн байгаа. За энэ хятад улсууд одоо хийгээгүй. Яг хийсэн улс нь болохоор Монгол улсад хийсэн байгаа. Ховд аймагт одоо үйлдвэр нь байсан. Тэгээ иймэрхүү одоо үйл ажиллагаатай холбоотойгоор одоо тайлбар одоо хийж байна. Тэгэхээр энэ зохион бүтээсэн хүний хувьд бол дүүрийн Эрдэнэбат өөрөө зураач, уран баримлчин, яруу найр зохиолч хүн байгаа. Тэгэхдээ үүнийхээ хажуугаар өөрийнх нь одоо уран сэтгэмж болон маш гайхамшигтай уран сэтгэмжүүд байдаг учраас Microsoft компани ерөнхийлөгч Билл Гейтстэй хамтарч одоо ийм хиймэл зүйлийг хийсэн. Ер нь бол Олимпиад зориулсан одоо ийм хиймэл зүйлэг байгаа. Олимпийн үйл ажиллагаанд зориулагдсан. Спортын нааданд одоо зориулагдсан одоо тийм хиймэл зүйлэг байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Тэгээ одоо энэ зүйлгийг одоо ингээд маш хэмжээгээр одоо энд авчирч одоо Сүхбаатарын талбайг одоо хиймэл зүйлгээр одоо хочих одоо тийм л байгаа болов уу гэж би ойлгож байна. Хоёр талд нь одоо ингээд гаргаад тавьчихсан. Тэгээд энэ бүхний цаана Монгол улсын соёлын бодлого бас хамаатай байхаа гэж бодож байна. Гэхдээ энэ бүхний цаана одоо дүүрийн Эрдэнэбатын өөрхөн хувийн ахуй амьдралыг одоо юу ч хийсэн одоо Монгол улсын засгийн газар их хурлын гишүүдийн хувь заяатай салшгүй холбоотой Монголын үндэсний аюулгүй байдлын дарга хэлтэр одоо маш нууц хүмүүс байгаа шүү дээ. Монголын үндэсний аюулгүй байдал би одоо олон удаа хэлж байгаа. Монголын үндэсний аюулгүй байдал гэдэг бол Батлан хамгаалах яамны нууц офицерууд байдаг. Цөмийн физикийн эрдэм шинжилгээний загвар зохион бүтээх товчоо. Үүнд бол одоо онгоц техник, машин, мотоцикл гэх мэтчлэн одоо дайны зориулттай зэвсэг техникийг хариуцдаг тийм офицерууд байдаг. Мөн одоо химийн инженерийн болон саферийн инженерийн актив төгссөн одоо генералууд байдаг. Тэгээ ийм одоо чухал одоо офицеруудыг одоо Монгол улсын засгийн газар одоо албан тушаалаас нь одоо албан өөрт ажиллаас нь холбооснаас болж үндэсний аюулгүй байдал алдагдсан гэдгийг ойлгох зүйтэй. Ер нь бол Монгол улсын Батлан хамгаалахын үндэсний аюулгүй байдал алдагдсанаас болж хэлийн боомтууд одоо нэгдснээс болж хил язгаараа алдсан Монгол уран нэгийг харьцах сая 600 мянган хавтгад өрөөлжин километр нутагтай Монгол улсын өргөн удам тал газар хэдэн хэсэг хуваагдсан байгааг одоо ойлгох зүйтэй байгаа байхгүй юу? Тийм учраас Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг би одоо байнга хэлээд байдаг нь Монгол улсын ард түмний ахуй амьдрал, эрүүл энх тэдний 50 орчим одоо цагийн хамгаалах үүрэгтэй Монгол улсын ардын хармын Батлан хамгаалахын үндэсний аюулгүй байдал байсан гэдгийг ойлгох зүйтэй шүү.
Одоо үйл ажиллагаа явуулж байгаа офицерууд байхгүй шүү дээ. Ер нь бол дандаа ховын өс хонцонтой, ховын мафийн сүлжээтэй тиймэрхүү л одоо батлан хамгаалах систем тогтчиход байгаа. Тэгээд очиод уулзъя гэхээр дандаа хөгийн холгоч нар одоо байгаа шүү дээ. Сургууль соёл төгсөөгүй тарилшааны гуйлагчид дэнжин мянга дээр одоо элдв янзын хоол цай хийж чамж байсан, зарж байсан. Дэнжин мянган зах дээр хог шивэрдэж байсан цэвэрлэгчд хүртэл байж штэ. Сүбадрын талбайг цэвэрлэж байсан түүхийн одоо анхны ажилчид одоо бүгд төр Батлан хамгааллын яамд баригдсан генерал цол зөөцсөн ч байж ах шиг одоо тийм одоо хариуцлагагүй үйл явдлыг одоо сүүлийн 20 жил хийвээ яа. Одоо тийм аюултай үйл ажиллагаатай Монгол орн байна. Монгол улсын үндэсний аюулгүй байдал бол ингэж дөрөвтнө гэж хэвээр бодсонгүй. Ер нь бол айжуу 50 байдлаар одоо Монгол орныг идэж уудаг. Холгоо хийдэг, дээрэм хийдэг, улс орныхоо газар хөлс шороог худалддаг тийм аюултай үйл ажиллагааг одоо маш муухайгаар одоо ашигладаг. Ер нь бол 50 замаар одоо Монгол орныг худалдаж сууж исэн тийм аюултай хулгайч нар гадар дор амьдарч шүү дээ. За тийм байна. Тэгээд энэ сахан бүтээсэн хүний хувьд бол ахуй амьдралын дээшлэл үйл ажиллагаа Монгол орн хийхгүй байна. Тэгээд одоо өөрийнх нь одоо компаниг одоо хэдэн хэсэг одоо хэдэн мянган хэсэг хуваагаад хүмүүст одоо хувь хувьд нөхцөн байгаа шүү дээ. Эрдэнэтийн өөрийнх нь Microsoft компани, Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Жорж Буштай хамтарсан 3 гэрээ байгаа. За энэ үүнийг хүртэл одоо хатуу зөрчсөн байгаа. Монгол улсын засгийн газар. Үүнээс гадна одоо Америк нэгдсэн улсын Microsoft компани ерөнхийлөгч Билл Гейтсийн одоо өөрийнх нь хийсэн бүтээсэн одоо бүх юмыг одоо Хятад, Япон, Солонгосын одоо маахбууд одоо авцсан байгаа шүү дээ. Тийм аюултай хулгайчид байсан. Эрдэнэтийн өөрийнх нь Монгол оронд одоо худалдаж авсан үндсэн хөрөнгө оруулалтын хэмжээ бол маш их. Энэ соёлын төв өргөнөөс бусдын одоо бүгдийг худалдаад авсан байгаа. Одоо гутлын үйлдвэр, шувроо, хевсний үйлдвэр, арь ширний үйлдвэр. За одоо бүр Гарабан театрыг хүртэл одоо өөрт нь хувьчлаад. За төв шуудан хүртэл хувьчлаад. Хөрөнгөний биржийг байгуулад. За одоо энэ Улаанбаатар хотын банк хүртэл байгуулж ирсэн. За гэх мэтлээ одоо хөрөнгө оруулалт хийсэн маш их байгаа. Тэгээ одоо энэ жижиг сэжиг супермаркетын дэлгүүр үйлчлэгээний төвөд одоо өчнөөнөөр нь одоо худалдаж авахуулаад ард нь өөрсдөө суудсан байна шүү дээ. Тийм аюултай үйл ажиллагаатай зайлан хийсэн их хурлын одоо гишүүд одоо маш их байгаа. Үүнд одоо анхаарал тавьж байгаа одоо үндэсний аюулгүй байдал байхгүй ихэнх генералуудаа бүгд нь одоо хөдөө хэрэг хийж буудаж алсан. Тийм л одоо аюултай хулгайчид байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.